За бид нар 60 жилийн дараа уулзж байна. 50 жилээ тэмдэглэсэн 60 жилдээ одоо Улаанбаатар хотод бид нар өнөөдөр цуглаж байна. Их баяртай байна. Яг уу одон сайхан нөхөд маань одоо Тэнгэрийн орнд тайлсан. Тэд нар маань өнөөдөр биднийг бас хараад баярлж байгаа хаа гэж ингэж бодож байна. За ингээд би одоо ингээд бид нар амралтанд ингээд явна. Тэнд 3 хон нэлээд одоо хуучтай байх бах. Ингээд одоо бүх найз нөхдүүдээ уртнасаж удаан жаргаж үр хүүхдтэй одоо бүгдээрээ баярлан цэнгэж жаргалан цэнгэхийн одоо өрөө дэвшүүлье. 아빠 긴 그거 소청 그리고 속다 파래. 그네. May imidur yan. Yan. За өнөөдөр одоо 109 сарын шинийн 3 буюу 17-ны өдөр ингээд энэ өдөр манай дор нутгийн 1966 онд дор нутгийн аймгийн хэрлэн сумын НП Кастелогийн нэрмжит 10 жилийг төгссөн 18 дахин төгсөж бид нэр ингээд өнөөдөр бид 80 дөхөж байж 50 жилээ бид тэмдэглэсэн. Одоо 60 жилээ бид тэмдэглэж байна. Ингээд өнөөдөр нөхдүүд маань зөмөөрө хөрцөж ирээд бид нэр одоо сэтгэл дүүрэн сайхан баяртай уулзгааж одоо бид амралтанд 3 хоног амарна. Энэ хооронд шин одоо бүх юм ярьж авна, хөөрөлдөн. За иймэрхүү сайхан уулзалт өнөөдөр энэ талбай дээр болж байна. Одоо бидний хувьд одоо 89 хамгийн эцсийн сайхан жаргал юм да. Бид нэр бүгдээрээ ийм өтөл сайхан болсондоо баярлж байна. Нөхдүүд эрүүл ад жаргал сайн сайхан бохныг хүсэн өрөөё. За тэгвэл болж байна тий. Гараа ингэж. Ааха. Эдгээр гişin бол. Жаран жилийн өмнө 10 жилийн нэг дүүгээр сургуулийг төгсөж одоо бүтэн 60-ыг өнгөрөөжээ. Одоо ингээд бүгдээрээ өнөөдөр энд уулзалтаж төгсөлтийнхаа 60 жилийн ойг тэмдэглэж амралтанд явж амарч хоорондоо ярилцаж хөгжилдэж их сайхан байна.
Одоо энэ явдал нь бол одоо бидэнд олдсгүй их аз жаргал гэж бодож байна. Одоо ингээд биднес энэ сайхан өдрийг тэмдэглэж байгаа энэ нийт ирсэн нөхдүүдтэй, ирээгүй нөхдүүдтэй ер нь байгаа бүхэндээ энэ баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сайн сайхан байгаарай. Уртуудаа наслаарай. Эрүүл энх байгаарай гэж яриа. За өнөөдөр бол миний хөтөлбөр аз жаргалын дээдийн өдөр байлаа. 1966 онд Дорнот аймгийн НБ Кастадигийн нэрмжт улсын тэргүүний 1-р сургуулийг 1966 онд 18 дугаар төгсөлт болж төгссөн өнөөдөр баяр өдөр билээ. Өнөөдөр бид нэр 10 дугаар анги төгссөн 60 жилийнхээ хийж байгаа маань их гоё сүрлэг, их сайхан боллоо. Энэ баярыг миний ангийн савнар 3 ангийн савнар ирлээ. Миний өсгөөсөө өтөлтрөө нэг хамт ажиллаж исэн сайхан хамт олон минь дотны найзуудад хүнж байдаг юм байна. Тэд нараар бас хүрэлцэн ирж баяр хүргэсэнд би маш их баяртай байна. Тэгээд та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийн дээд аз жаргал, дээдийн дээд амжилт, дээдийн дээд сайн сүхэн, дээдийн дээд эрүүл энхийг хүсэн өрөөж байна. Баярлалаа та нартаа. Та нартаа хайртай шүү. Ням гүнслэн. Сайн байна уу? Бид 10 төгсөж 60 жил болоод уулзаж байна. Бид бүхэн бүгдээрээ маш их баяртай байна. Амралтан дээрэд сайхан амрах гэж байна. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. 1966 онд 10 жилийн 1-р сургуулийг төгссөн 18 дугаар төгсөлтийнхэн байна. Бид нар 10 дугаар анги төгсөөж 60 жил болжээ. 60 жилийнхээ уулзалтанд ирээд байгаадаа маш их баяртай байна. Ангийнхаа найзуудад бүгдэнд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Мөн өнөөдрийн баярын мэнд хүргье. За ангийнхандаа бүгдэнд нь сайн сайхныг хүсье. За сайн байцгаана уу. 60 жилийнхээ баярт ирсэн бүх найзуудаа баярын мэнд хүргэе. За мөн одоо ирж чадаагүй боломжгүй найзуудаа бас баярын мэнд хүргэе. Хамт төгссөн найз нөхдөдтэйгээ уулзсандаа айгүйх баяртай байна. Айгүй сайхан байна. Бид одоо сургуулаа төгсөөд 60 жил болжээ. Тэгээд тэгсэн ч гэсэн одоо бид нэр насан туршдаа бие биентэйгээ найз хэвээрээ ийм олон удаан жил сайхан нөхөрлөж, найзлж, бие биентэйгээ уулзаж, учирч байдаг боловч энэ 60 жилийн гэдэг бол бас их өөрмөц байдгийм байна. Тэгээд найз нөхдөд уулзаагүй олон найзуудтайгаа уулзаж байна. Бие бинийгээ хараад зарим нэг нь бол хэмбэ гэж андор юу яаж асууж ингээд хөвгөлдөж байлаа. Тэгээ одоо энэ амралтанд ирээд хэдүүлээ сайхан
амрах гад байж гэн өдрийг сайхан өнгөрүүлээд дурсамжаа яриад багийнхаа сургуулийнхаа дурсамжуудыг яриад тэгээд сайхан амрах гад байцгааж байна. Ингээд та нартаа баярын мэнд дахин хүргэе. Баярлалаа. Талан хувааж хичүүхэн хичээдэг